За сайн байцгаана уу. Өнөөдөр 2 дугаар лекц хэлж байна. За 2 дугаар лекцийн сэдэв хүн байх. За англиар бол human being. За монгол хэлээр бол хүн байна гэдгээр би одоо юу хэлж байгааг нь өнөөдөр би энд байна. За маргааш хааны газар байх. За хизээ нэгэн цагт бид нар одоо байхгүй болцгоно. Тийм учраас одоо байсан гэсэн одоо өнөөдөр одоо цаг болон өнгөрсөн цаг дээр юм ярьдаг ийм чухал ойлголт байгаа. За байх гэдгээр хүн хамгийн түрүүнд би одоо энд 3 зүйлийг ярих гэж байна. Хүн байх сэдвийг хэлхийн тулд за ер нь бол бидрийг одоо тойрсон одоо натур гэдэг ийм нэртэй том одоо юу гэдэг гадаад ертөнц байгаа. За бид нар одоо байгаль, орчин, хорвоо, орчлон ертөнц янз бүрээр нэрлэдэг энэ нэгэнд биднээс ямар ч хамааралгүй юм үүссэн хорвоо ертөнц байгаа. Окторгын одоо том галактикуудаас хулаад жижигхэн одоо молекул, атом хүртэлх энэ бүхэл гадаад ертөнц биднээс хамааралгүй орчих. Хоёрдугаарт биднээс хамааралтайгаар түүхээс үлдсэн энэ л их л бүх зүйл өнөөдрийн хүртэл энэ хугацаанд бидний одоо хүн гэдэг энэ одоо бодгал амтан энэ хорвоо дээр үсээд энэ хооронд бидний үүссэн энэ түүхэнд хугацаанд бидний бүтээсэн бүхэл одоо техник технологиос ахуулаад урлагийн бүтээлээс ахуулаад ном бүх одоо хүний бүтээсэн юм бүтээлүүд бол бидний хоёр дахь том одоо бидний бүтээсэн ертөнц. За энэ бидний байгалийн одоо өгсөн ертөнц ба бидний бүтээсэн ертөнц хоёрын завсар хүн одоо байрладаг. За хүн байхад бидэнд одоо хамгийн чухал асуудал юу вэ гэхээр хүн бидний ухаан. Бид энэ ухаанаа энэ толгой доторх ухаанаараа бүх энэ гадаад ертөнц болон бүтээсэн ертөнцөө мэдэрч хүлээн авч явж байдаг. За энэ ухаан маань биднэрт одоо яаж ажиллаж ухаан маань биднийг одоо яаж авч яваагаараа бидний хүн байх асуудал яригддаг. За ерөөсөө хүн л бүхний учир утга гэж бол ярьдаг. За яагаад гэвэл бид өөрснөө энэ хорвоо ертөнцид учир утгыг бүтээж явдаг. Тийм учраас одоо хүн бол бүгдийн учир утга. За хоёрдугаар хүний тэнгэрийн гэлч эсвэл одоо араатан амьтнаас гаралтай гэсэг бол ирсэн. Та нар бол мэдж байгаа. Тийм ертөнцийн бүтээл гэж одоо бурхан шашинд бол хэлдэг. За дайрны биологийн онолд бол хүн бид нар бол ерөнхийдөө сарамгчтай нэгэн одоо хамаатан амьтнаас гаралтай. Яг бол энэ дэлхий дээр анх одоо хамгийн жижигхэн биологийн организм үүсэж нэг эст бие үсээр бод олон эст болж хөгжсөөр гад бид нар нэг ойролцоогоор одоо 4 сая жилийн өмнөөс хүн үүссэн гэдэг. Тэгээ ярьдаг шүү дээ хүний анхны одоо төрөлтөг. За хүнд өөрт нь өнгөрсөн түүх ер нь хэрэггүй гэдэг. Ер нь бол бид нар одоо энэ бүтээсэн ертөнц болон өгөгдсөн байгаль ертөнц хоёрын дунд байгаа бид нар хүнд өөрт биднэрт хувийн амьдрал энэ нийгэмдээ амьдрал явах чухал болохоос бид нар нэг том тийм түүх ярих шаардлагагүй. Түүх бол нийгэмд төрд ерөнхийдөө бидний энэ дэлхийн ертөнцид л одоо чухал болохоос ш. Хувь хүнд бол түүх бол тийм чухал ш. За яагаад би энийг хэлж байгааг бол ер нь бол хүмүүс түүхийг ярих дуртай байдаг. За тэр бол тийм одоо бид нар нэг тийм чухал зүйл биш. Яг бол 8 жилийн өмнө, 80 жилийн өмнө, 200 жилийн өмнө, 500 жилийн өмнө түүх ямар байсан өнөөдөр бид нарт тэдний нөлөө бол бага. Зүгээр тэндээс бид нар ганц хоёр зүйл сургамж авч болох юм. За хүнд бидэнд өөрт бол окторгуу тэртээ тэргүй хэрэггүй. Бид нар окторгуутай одоо харьцах боломжгүй нэгэнд хүн дэлхийн хүний ертөнц бол окторгууд өгөгдчихсэн зүйл. За хүн байгалыг эдлэн, хэрэглэн, зарцуулна. За эцсээс бид нар бол мэдж байгаа. Одоо байгалыг бол бид нар энэ өгөгдсөн байгалыг бол бид нар мөнгө л олгодог шүү дээ. За хүн байхад хамгийн чухал одоо асуудал бол бидний одоо хэл яриа. Яг бол бид нар хэл яриагаараа нэгнтэйгээ ойлголцох хэрэгтэй. Хэл яриа байхгүй бол бид нар ойлгоцоход маш хүндрэлтэй. За байгаль дэлхий хариулахгүй, за салхи, шуурга, галтуулын дэлбэрэлт, далайн давлгаа юу ч бидэрт хариулахгүй. Бид өөрийнхөө яадгүй энэ ухаандаа энэ л бүх далайн давлгаа, галтуулын дэлбэрэлт энэ ертөнцийн бүх зүйлийг бол одоо ойлгох гэж хичээдэг. Энэ дотор өөрснийхөө одоо энэ байх тэр асуудлаа одоо шийдэх. Бидний гол асуудал. За ан амтэн хүнтэй хэл яриагаар ярихгүй.
Зөвхөн хүн л хоорондоо бид нар хэл яриагаар ярьж байгаа шүү дээ. Амьтантай бид нар хэлээр ярих ямар ч боломж байхгүй. За хүний гол одоо бидний ярианы гол чухал асуудал бол нэгдүгээр бид нар асуух. Амьдралыг бид нар асууж яж, хорвоо ертөнцийг бид нар асууж яж бидний хүн байх. Одоо тэр асуудал гарч ирнэ. Нөгөө талаар бид нар асуултанд бас хариулж чадах хэмжээний байх хэрэгтэй. Асуултанд хариулж чадах хэмжээний байна гэдэг чинь бид нар тодорхой хэмжээний боловсролтой, тодорхой хэмжээнд одоо бас хорвоо ертөнцийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. За хэл ярианы гол цаад одоо зорилго бол бид нар одоо зөвлөлт нь тийм зөрөлдөх ёстой бид нар. Тийм. За дараа нь бид нар маргалдах ёстой, мэтгэлцэх ёстой. Тэгжээж бидний ойлголт яг зөв болно. Тэгжээж бидний хэл яриа одоо ашигаа өгнө. Бид ойлгоцохгүй бол бид нар одоо хэл ярианы одоо ашиг бол бага. За хүн байх гэсэн энэ өнөөдрийн энэ сэдвт тэ одоо хамгийн одоо хамаатай чухал асуудал бол ер нь бид нар хаанаас эцээд эхлээд үүсэлтэй энэ хүн хаанаас үүсэлтэй гэсэн асуудал бол бидний өнөөдрийн хүн байх сэдвт бол бас чухал үүрэгтэй. За ер нь бол хүнийг хүн бүтээгээгүй гэдэг тийм мэдээч одоо хэрвээ хүн хүнийг бүтээдэг байсан бол одоо захиалга өгж байгаад гар нь тийм, царай нь тийм, өндөр нам нь тийм, арсны өнгөн тийм гэж одоо их л олон одоо баргалж ийм захиалгын одоо хуудас өгөх болов. Гэтэл тийм одоо боломж байхгүй. Бид бол ерөнхийдөө биологийн бүтээгдэхүүн тохиолдлоор бид нар одоо үүсэж байгаа. За ингээд нэг л өдөр одоо тохиолдлоор хүн одоо энэ хорвоо дээр бол төрдөг. За тийм учраас хүн бол хүнийг бүтээгээгүй. Тэгээд эндээс л ер нь бидний одоо гол том асуудлууд гарч ирдэг. Ялангуяа шашны одоо бурхны том асуудлууд бол хүн одоо хүнийг бүтээсэн мэт одоо хүн тодорхой нэг хүний хойднаас ч гэх шиг тодорхой нэг хүний үргэлжлэлч гэх шиг иймэрхүү одоо ойлголтууд бол гарч ирдэг. За энэ бол мэдээж өнөөдрийн бидний одоо 21 дугаар зууны мэдлэгтэй бол хавцалтахгүй. За байгалийн түүхийгч хүн яагаад гэж асуух бас ерөнхийдөө сонгох боломж өгдөг. Нэгэнт бид нар ингээд тохиолдлоор ингээд төрчихсөн учраас энэ байгалийн хорвоо ертөнцийн бүх зүйлийг бид нар яагаад гэж асуух боломж байхгүй. Түүхийгч бид нар яагаад гэж асуух боломж байгаа. Бидэрт ингээд өгөхчихсэн. Бид тохиолдлоор төрсөн бидэнд энэ орон, энэ улс, энэ түүх одоо юу байдгийг зан заншил юу байдгийг онож зүгээр өгөгдчихсэн. Бид нар ямар ч шүүмжлэлгүйгээр, ямар ч эргэлзээгүйгээр багш мэдээж юм шиг хүлээж авдаг. За ядаж хүн өөрийгөө хинтийг мэдэх хэрэгтэй гэсэн энэ одоо гурав дахь асуудал хамгийн чухал гэдэг. Нэгэнд бид нар тийм үү түүхийг ч ойлгохгүй, байгаль их ч мэдэх, бүрэн мэдэх боломжгүй бүх зүйл ингээд өгөгдсөн, энэ өгөгдсөн ертөнц, энэ өгөгдсөн хорвоог бол бид бас ядаж нэг зөв ойлгоод энэ яваа насандаа нэг хорвоо ертөнцийг нэг зөв таних юм бол бас бидний нэг хүн байхын өнөөдрийн одоо яриад байгаа тэр одоо хэрэг бүтнэ. За хүн энэ хорвоо ертөнцийн хажууд бид өөрөөснөө амьтнаас ялгаатайгаар хүн байх тэр одоо өөрснийхөө энэ экзистенц хүн байхыгаа одоо хүний оршихуйгаа human being гэж яриад байгаа шүү. Энэ human being маань яаж байхын тэр байхынхаа тулд бид нар олон зүйлийг хийсэн хүн. Ер нь яг хүний одоо орчин үеийн одоо баашин барилгатай бичиг үсгтэй юм амьдрал бол нэг 5000 жилийн түүхтэй шүү дээ. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө хоцрогдсон бүдүүлэг гэж өнөөдрийнхоор бол хэлэн зөвхөн тухайн үедээ бол мэдээж дэвшилтэд амьдрал байсан. За хамгийн түрүүнд хүн юуг ойлгосон бэ гэвэл ерөөсөө төр гэж зүйл хэрэгтэй юм байна. За энэ бол одоо грекс гаралтай полис гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар төр хэрэгтэй гэвэл төргөө байх юм бол бид нар ерөөсөө нэг нэгэндээ яг л чон шиг аргатай амьд шиг л одоо хүчтэй чадaltaй хүчгүй чадлагүйгээ дийлсэн улгай дээрэн алаан хядаа ямар ч одоо дүрм горим ёс морал үйлчлэхгүй зөвхөн л одоо аратан амьдрал үргэлжлэн. Тийм учраас хүн шиг байж хүн шиг амьдрахын тулд биднэрт төр хэрэгтэй. Төр бидний амьдралыг баталгаажуулж төртөө байсан цагт хүн одоо эрхчлээтэй. Төргүй цагт хүнд эрхчлээ байхгүй. Үргэлжил одоо айдас донд амьдрын шүү дээ. За нэгэн бид нар төр хэрэгтэй гэвэл одоо төрийн цаана хууль гэж зүйл байх тийм. Энэ хууль маань юу гэсэн ойлголттой гэвэл бид нар нэгэнд хамтарч амьдарч байгаа юм чинь. Тус тустай биш. Хамтарч амьдрах амьдралын маань бас нэг зохицуулах хууль байх хэрэгтэй. Тэр хууль маань юу гэвэл
бас л бидний хийсэн, хүн л хийсэн. Хууль бидэнд ерөөсөө өгдөөгүй. Хүн өөрснөө толгойдоо ухаандаа бодоод за ерөөсөө бидний зохицуулдаг ийм баримт бичиг байх юм байна. Тэгжээж бидний хамтын амьдрал амжилттай болно. Тэрнээс хууль гэдэг бол хүнийг одоо шитгэх гэж зориулагдаагүй шүү дээ. Хүнийг айлгах гэж зориулагдаагүй. Бидний тусын тулд одоо бидэрт өөртөө хэрэгтэй учраас бид нар одоо хууль гэж зүйлийг хийсэн. За энэ хууль гэсэн үгийг бол грекээр политик гэж нэрлэдэг. Политикон гэж нэрлэдэг. За цаашлаад бид нар амьдралаа аятай, тавтай, тухтай болгохын тулд хүн одоо байсан шиг байхын тулд бид нар юу хийсэн бэ гэвэл багжууд үйлдвэрлэсэн байна. Өөрсөндөө хэрэгтэй. Олон төрлийн багжууд. За энэ багжуудыг бол одоо анх Homo faber гэж нэрлэдэг гэсэн юм байна. Тийм, Homo faber гэж нэрлэдэг. За латин одоо грек тэндээс бас л гаралтай ийм одоо үг. За бидний дараагийн одоо хийсэн одоо хүн байхад одоо чухал зүйл бол багжаараа бас ажилд сурах. Тэр багжаараа ажилд сурах тэр ойлголтыг бол Homo laborus гэж нэрлэдэг байсан байна. За өнөөдөр бид нар лаборатори энэ гэж бас нэрлэж сурсан. Тэр laborus гэдгээс бол гаралтай. Тэнд бол багжаар л ажиллаж байгаа шүү дээ. За хүн тэгээд дараагийн одоо том одоо хийц бол бид аж ахуй явуулж одоо амьдралаа баталгаажуулах. Альва нэг одоо аж ахуй байхгүй бол бидний амьдрал явагдах маш хэцүү. За жишээлбэл хамгийн нэгдүгээр бидний одоо хүний бүтээсэн аж ахуй бол мал аж ахуй. За мал аж ахуйгаас явсаар байгаад үйлдвэр одоо тэгээд аж ахуй болоо явчихдаг. Та нар мэдж байгаа. За энэ аж ахуй явуулж амьдралаа баталгаажуулдаг энэ үйл явцыг бол Homo economicus гэж хэлдэг. Economic гэдэг үг маань бол хамтын одоо амьдралд явуулахад шаардлагатай аж ахуй гэдэг юм байна шүү дээ. За бид нар бол яг экономикийг эдийн засаг гэж жоохон буруу орчуулад байдаг. Уул нь бол аж ахуй гэсэн үг. За ингээд бидний одоо хүн байхад энэ одоо хорвоо дээр бид нар хүн байхтаа тодорхой хөгжил одоо замаар явсан. Яг бол бид нар өнөөдрөөс маргааш бидний амьдрал үргэлж сайжирч явах хэрэгтэй. Өчигдрээс өнөөдрийн амьдрал илүү болцсон байх хэрэгтэй. Тэгжээж бидний урагшаага одоо амьдрал явагднаас бид хэрвээ хоошоо ухраадах юм бол тэр бол цаад учир утга нь ерөөсөй гарч ирэхгүй. Амьдрал бол урагшаага хөгжил. За хүн байгаагаараа байгаад байхгүй. Тиймээс үргэлжийн өөрчлөлт. Амьтан бол байгаагаараа байгаад байдаг. Чонын амьдрал, чонын бэлтгэр бол яг чонын амьдралаар амьдрна. Барын зулцаг яг барын амьдралаар амьдрна. А хүн хизээч ээж авахын амьдралаар амьдрахгүй. Хүн өөрийнхөө амьдралаар амьдрна. Тийм учраас хүн бол одоо амьтнаас үгээр ялгаатай. За хүн амьтан шиг зөвхөн үеийн үед одоо давтагдсан амьдралаар явахгүй гэдэг маань одоо энийг хэлээд байгаа. За хүний дараагийн үеисүүд дахин шинээр эхэлдэг гэж энэ бол маш их гоё үг. Тийм өөрөлдвөл тодорхой нэг үе дууслаа тэрний дараагийн үе дахиад шинээр эхлэх ёстой. Түрүү чинь би лекцэн дээр хэлсэн бидний одоо энэ зан заншил уламжлалт ёс маань бол энэ одоо хүний хөгжлийг бол зогсоогоод байдаг. Дараагийн үеэс дахиад шинээр эхлэх гэдэг. Хүүхдүүд дахиад шинээр эхэлнэ, ач нар дахиад шинээр эхэлнэ. Тэр болгоныг одоо хүлээн зөвшөөрч одоо түнд одоо дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мэдээж дараагийн одоо эхэлсэн залуусын одоо шинэ үеийн эхлэл хуучинсгийг авширхуул харамсалтай. Одоо манай Монгол орнд тийм үйл явдал боллоо шүү. Социализмын дараа арчил эхлэхдээ социализмаас илүү сайхан шинийг хөгжлийг авчих юм гэсэн чинь буцаад бид нар яасан? Арга барилыг ярьдаг, бөө ярьдаг, бүр одоо буцаад хоцрогд руугаа яваад өгсөн шүү дээ. Тийм учраас миний хэлээдсэн дэр шүү дээ. Монгол оронд одоо диалектик явагдсангүй гэдэг. Урд юм одоо лекцүүд энэ тухай ярьж ирсэн. Тийм учраас дараагийн үеүүд дахин шинээр эхэлдэг юм шүү. Тэгжээж бидний хүний одоо хөгжил явагдана гэдгийг одоо энэ бас мартаж болохгүй. Би одоо энтхийн философи гэсэн мөртлөө ардталтан дандаа бий гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад гэвэл ер нь энтхийн ингээд философийн номнуудыг ингээд уншаад энтхийн философитой танилцж байгаа. Ерөнхийдөө хүний энэ бий гэсэн энэ асуудыг маш их тавьж тэрэнд хариулах гэж оролцсон. Энтхийн гол одоо философч тэр Махавира гэж байгаа. Тэр бол хиндуизмын философи. За тэрний дараа одоо бидний сайн танил одоо буддын шишний одоо будда тийм ээ бас одоо бий гэдгийг маш их асуусан. Тэгэд ерөнхийдөө энтхийн философийн нэг онцлог болохоор биег бол ерөнхийдөө анханаас бол үүсгэсэн байна. Ер нь бол одоо бидэрт яг тогтсон одоо яг бий бол байхгүй юм байна. Энэ бий бол одоо үргэлж өөрчлөгдөж шинжлэгч яадаг нэгдүгээр. Хоёрдугаар хүн өөрийгөө бий гэсэн тэр
одоо бие даасан тэр биегээ үүсгэж яг одоо жинхэнэ бий болно гэдэг бол тийм арга биш юм байна. Маш хэцүү юм байна. Одоо бидний нөгөө дээрх гэлтэй ирээд байдаг шүү дээ. Тэр чинь бол яг л бий болж байгаа юм байна. Өөрийгөө олсон бий болно гэдэг бол ямар хэцүү тэр одоо буддагийн чинүүдээр зөндөө байгаа шүү дээ. Шунал байхгүй болох, хувиа бодох, эгоизм тэр бүгдийг байхгүй болгож устгаж байгаа шүү дээ. Энэ хятадын философи очоо. Гэдэг 3000 жилийн төвхтэй шүү дээ. Яагаад би одоо хятадын философиг бид гэсэн үгтэй холбосон бэ гэхээр одоо нөгөө тосгоныхон тариачдаа тий одоо бид гэдгийг одоо маш их чухалчилж хамгийн өмнө тавьдаг. Биеийнхээ өмнөр бидийг тавьдаг. Боловсролын тал руу хятадын философи боловсролыг их чухалчилж байгаа. Энтхийн философи чинь хятадын философийн хажууд бол ерөнхийдөө сэтгэл зүйн маш чухалчилж байгаа байхгүй юу? Нөгөө биеийн асуудал багтж байгаа байхгүй юу? Тий. Хятадын философи бол тэгэхээр тий биегээ хошин тавь. Эхлээд бид рүүгээ анхаар. Бид дотор чи учраа олчих юм бол бидний нэг гишүүн болж чадчих юм бол тэндээсээ дараа чи өөрийгөө одоо мөчлөөд явах хэрэгтэй. Японууд бол зэн буддизм гэж тэгж байгаа. Тэр чинь яг буддагийн орнд явж байгаа. За даоизм бол Японоос маш их огцсон шүү дээ. Даогоор тэр одоо будд одоо тэр чинь нөгөө доо гэдэг чинь яваад байгаа шүү. Бидний одоо нөгөө жу доо энэ төр гэдэг чинь айкидо тэр чинь тэр доонууд дандаа яваад байгаа байхгүй юу? Тий. Тэрний үг бол одоо тэгэх зам гэсэн. Төвчээртэй айкидо гэдэг чинь одоо өөрийнхөө хүчийг хэрэглэхгүй хүний хүчийг хэрэглээд өөрөө нь унгаадаг. Тэр яваад байгаа шүү дээ. Арабын философи чинь одоо нөгөө өмнө нөгөө персийн философи эндээсээ хөгжиж бие даасан философи болсон баггүй арабын ертөнц одоо үүссэн баггүй юу? Анх одоо хуманизм бидний одоо хүмүүнлэг гэдэг ойлголтууд чинь тэнд үүсэж байгаа баггүй. Хүнийг судалж эхэлж байгаа баггүй. Одоо тэр Коран гэж чинь. Тэгээд Коран чи одоо нүр сургуун мөч тэр өдөрт тэр мөргөл хийж байгаа чинь дандаа психологи цэвэрлж байгаа. Мөргөл хийх болгондоо энийгээ цэвэрлж байгаа байхгүй. За эцэст хүн гэж хэн бэ? Гэдэг одоо том асуулт байгаа. Өөрөлд хүн гэж хэн бэ гэдэг маань би хэн бэ? Би хэн бэ гэсэн том асуулт гарч байна. Тэгэхээр би гэдэг үг чинь зөвхөн миний одоо тийм үү? Царай зүс, нас хүйс, хааны газар төрсөн тэр одоо өгөгдлүүдээс дээгүүр ойлголт. Тэрийг бид нар мартаж болохгүй. Би гэдэг бол тийм одоо амархан өнөөдрөөс одоо маргааш хариулж байгаа. Хариулт ш. Энэ бол бидний амьдралын туршид хүүхэд наснаас өксүүлээд өсвөр үе, залуу нас, тэгээ насанд хүртэлх тэр л удаан одоо явцад бүрэлдэхүүн тогтсон бидний одоо ухаан, хүмүүжил, мэдлэг боловсрол, сэтгэл, мэдрэмж тэр бүх зүйлсийн одоо нийлбэр. Тэгжээч бид нар би хин бэ? Өөрөөр миний тэр байгаагаараа би хин бэ гэдгийг л одоо илтгэх нүхээс биш. Энд бол зөвхөн нэг цөөхөн тооны одоо өгөгдлөө биш шүү гэдгийг бас хэлээ. За хүн өөрийгөө хин бэ гэдгийг мэддүү гэсэн энэ асуулт бол яа гэвэл өдөр тутам өглөөнөөс ахуулаад орой болчих юм бол дандаа бусдын нүдэнд л өртөж явдаг. Бусд л биднийг харж байгаа, бусд бидний яриаг сонсон, бусд бидний хөдөлгөөнийг харна, бусд бидний айш зан харгана, бусд бидний төрх зангуудыг одоо үргэлж харж ойлгож явдаг. Тийм учраас бид нар ихэнхдээ ер нь бол бусад байсан цагт л бусдаар өөрийгөө таниулдаг гэдэгтэй адилхан бусд л биднийг таниулна шүү. Бусдаас л бид нар өөрсдөө дандаа асууж явах хэрэгтэй. Би ямар вэ? Би ямар харагдсан? Би ямар ярьсан? Би ямар дуу чимээ гаргасан? Миний хөдөлгөөн ямар байсан гэж үргэлж бид нар бусдаас асууж байж бид нар өөрийгөө одоо таних болохоос ш. Бид өөрснийгөө өглөөнөөс орой хүртэл толинд харж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид нар одоо өөрийгөө хинбэ гэж асуухад бусад маш чухал. Ер нь эцэст хэлдэг шүү дээ. Бусад байхгүй бол би гэсэн ойлголт ер нь байхгүй гэж. Хүн гав ганцаараа байх юм бол би гэж ярих шаардлагач байхгүй. За яг бусдын тухай бол бид нар яг ерөнхийдөө тодорхой нэг зураг одоо бид нар явж идэг. Ээжийн тухай, найзын тухай, эсвэл таньдаг одоо хүмүүсийн тухай бидэрт ямар нэг зураг явж идэг. За тэр зураг бол мэдээж тухайн хүнийг яг л тийм хүн гэдэг одоо бас илэрхийлэл бол биш. Тухайн үед бидний одоо бас сэтгэгдэл, хандлагууд тэр зургийг бас эзэлж болно.
За түүний тийм учраас би түрүүн тэр хүн гэж хинбэ гэдэг зандаа асуултын тэмдэгтэй хариулахад маш одоо хэцүү. Энийг цааш нь лавшруулж одоо маш ярих ийм одоо их том сэдв бие даасан том сэдв. За өнөөдөр бид нар энэ одоо богинохон лекцийн хугацаанд бол том сэдвүүд рүү одоо орох боломжгүй. За та болон би одоо бүгд хэн хэнийхээ одоо тухай хэн хэнийхээ талаар альва нэг ямар нэг тийм зургуудыг одоо толгойдоо тээж авдаг. Ухаандаа тээж авдаг. Тэр зургаар л бид нар одоо тэр хүнийг л одоо ярьдаг ш. Тэрнээс тэр яг бол тэр хүн үргэлж бидний хажууд байхгүй. Тэрнээс тэр хүн ямар хүн блэ гэхэд тийм л хүн шүү дээ гэсэн нэг зураг бид нар заавал ярьдаг. Тэгэхээр энэ би юу ярьдаг бол нөгөө хинбэ гэдгийг чинь яргаж ирэхээс хүн таа гэж хинбэ. Хүн байхад юу нөлөөлдөг вэ? За хүний тухай зургууд. За хүний тухай зураг тийм үү эсвэл тийм байгаасаа гэсэн л ерөөхдөө зураг гэж ярьдаг. Ер нь бид тэр хүний тухай альва нэг хүний тухай ярихдаа ер нь тийм байгаасаа гэсэн тэр сэтгэлдээ илүү яриад идэг гэж байгаа байхгүй юу. Тэрнээс одоо тэр хүнийг нэгтэй тэнцүү нэг гэдэг шиг одоо бүрэн мэдж зураглах юмш боломжгүй. За нэгэнт хүнийг зураглаж буй тул түүндээ ер нь хариуцлагатай байх хэрэгтэй шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ер нь бид нар хүний тухай ярихдаа өөрийнхөө зургийг ярьж байгаа учраас маш хариуцлагатай байж тэр хүний зургийг аль болох бас нэг үнэмшилтэйгээр үннээр гаргаж ирэх чухал шүү гэдэг энд хэлээд байгаа. За мэдээж тодорхой нэг хүний тухай тэр хүн байх тухай одоо ярина гэдэг чинь бид нар тэр байх гэдэг үгийг би яагаад яриад байна гэж улс төрч байх, эрдэмтэн байх, яруу найрагч байх, шашлын лам байхыг л бид нар ярьдаг ш. Тий. Өнөөдөр тэр хүмүүс улс төрч байж болно, маргааш байхаа болчих болно. Тий. Өнөөдөр хүн лам байж болно, маргааш лам байхаа болчих болно. Зөвхөн өчигдөр лам биш байсан өнөөдөр лам байж болно. Тэгэхээр энэ байх гэдэг үгийг яагаад яриад бол бидний тэр нэг бол гэсэн үг маань өөрөө их алдаатай үг байхгүй. Би бол багш гэж хэлээд байдаг л да. Би бол лам гэж хүмүүс хэлээд байдаг л да. Тийм биш байхгүй. Би лам байна, би багш байна. За 10 жилийн дараа багш байхаа болчих болно шүү. Тэгвэл би багш байх биш, би багш байсан. Өнгөрсөн цаг дээр. За лам хүн бол би одоо 20 жилийн өмнө лам байсан өнгөрсөн цаг дээр. Тэгээс би бол лам гэж ерөөсөө үрдийн лам юм шиг бодогдоод байгаа. Үгүй шүү дээ. Эдгээр чинь бол бүгдээрээ хүний мэрэгчлүүд. Яруу найрагч хүн гэж хэлж байхгүй шүү дээ. Тухайн үед л яруу найргийг л мэрэгчлийг л яаж байгаа эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол гэдэг үг бол манад бол маш их алдаатай. Тийм учраас би хинбэ гэхэд тэр бол гэдгийг хэрэглэвш би хэн байна уу? Хэн байсан? Цаашид хэн би байх вэ гэдэг асуулт. Тэгжээш бидний тэр нөгөө анхны лекцийн одоо гарчиг human being гэж гарч ирж шүү дээ. Тэгэхгүй бол human being гарч ирэхгүй. За ингээд эцэс одоо хүн яах ёстой түрүүний хэлсэн хүний тэр зураг би хинбэ гэдгээ илэрхийлэхийн тулд бидэрт хамгийн түрүүнд тавигдах хамгийн чухал асуудал бол бид нар өөрийгөө бусдад илчлэх ёстой. Бид нар нуугтмал байж болохгүй, нууц байж болохгүй. Би хинбэ гэдэг нь үргэлж ил байх ёстой. Тэгжээж бидний нийгмийн амьдрал бүтэлтэй явагдана. Хүн ил биш болов, нуугтмал болов, нууц болов, өөрийгөө нуудаг болов бидний хамтын амьдрал амжилттай явагдахгүй. Яг л бид нар тэр хүнийг ойлгохгүй. Хинбэ гэдгийг мэдэхгүй. Хинбэ гэдгийг мэдэхгүй бол бид нар хинтэй өөр нь харьцаад байгаа. Хинбэгийг мэдэхгүй бол бид нар дандаа буруу харьцна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар зөв харьцаа үүсгэхийн тулд бид нар маш их өөрсдийгөө нэг нэгэндээ бусадтаа, гэрийнхэндээ, найз нартаа маш их тийм ил тодор илчлэх хэрэгтэй өөрийгөө. За энэ илчлийн хамгийн нэгдүгээр том одоо асуудал бол эрхчлөө. Хүний тэр эрхчлөөтэй байгаа чинь яг тэр хүний илэрхийлэл. Тэрс одоо нуугаал хаагаал эрхчлөөгүй байх юм бол тэр хүний хин гэхэд танихад маш их. Тийм учраас хүн төрөлхтний түүхэнд ялангуяа социализм, марчлал гэдэг энэ улс төрийн энэ онолуудад яагаад дандаа эрхчлөө ярьдаг вэ гэвэл тэр хүний хинбэ гэдэгтэй л одоо танилцах гэсэн асуудал шүү дээ. Тэгжээж тэр нийгэм тэр хүн өөрийгөө илэрхийлж нийгмийн харьцаа үүснэ. За хоёрдугаар хүний итгэл үнэмшил маш чухал. Хүн итгэл үнэмшлээ ярих хэрэгтэй. Юунд итгэдэг, юунд үнэмшдэг. Тэгжээж тэр итгэл үнэмшлийн асуудлууд тодорхой болохгүй юунд итгэл үнэмшлийг мэдэхгүй бол тэр хүнийг бас хинбэ гэдгийг мэдэхэд маш хэцүү. Тэгэхээр найс нөхөд ялангуяа гэр бүлийн хүмүүс бол итгэл үнэмшлийн хоорондоо маш их сайн ярьж явах хэрэгтэй. За хүсэл мөрөөдөл бол ялангуяа одоо залуу хүмүүс юм бол үргэлж ярих зүйл. Чи хүслээ хэлж түгээр чинь би таны гэсэн үг байдаг. Тийм учраас залуу хүмүүс бол хүсэл мөрөөдлөө үргэлж ярьж
илэрхийлж ялангуяа хүсэл мөрөөдлөө тодорхойлж өөрийн гэсэн бүр бодиттой бүр баттай тийм хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдрал руу явах тэр нөгөө хөдлөх хүч маань сулхан. За мэдээж бидэрт эрхэмлдэг зүйлүүд байх хэрэгтэй. За өнөөдөр бид нар нийгмийн энэ их харьцаанууд социологийн болон одоо философийн, психологийн том ярилцлагууд, том онлайн номууд одоо Монгол орнд бичигдэхгүй байгаа учраас өнөөдөр бид нар нийгмийн ийм нийтийн төр улсын ийм эрхэм зүйлүүд бол маш одоо үгэлэгдэж байгаа. Бид нар эрхэм зүйл байхгүй болчиход байгаа. Эрхэм зүйл гэдэг чинь нөгөө нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, нэгээ хүндэтгэх, дэв журамтай байх, сахлах баттай байх гэх маш олон асуудлууд энд ярина. За тэр одоо шуналгүй байх, дэвчээртэй байх, тийм хордог биш байх, даруухан байх гэдэг чинь бүгд эрхэм зүйлүүд шүү дээ. Энэ бүх эрхэм зүйлүүд бол ерөнхийдөө одоо нийгэмд бол маш бүлэгдэж байгаа. За үнэлдэг шин чанарууд бидэрт маш хэрэгтэй. Ямар тусч мэдлэгийн төлөө хичээнгүй ажилсаг, хөдөлмөрч ийм одоо шин чанарууд бол бидний одоо бас үнэлдэг шин чанарууд байх хэрэгтэй. За манай нийгэмд өнөөдөр Монголын төрөөс өнөөдөр үнэлдэг, үнэлэмжийн одоо ийм чанаруудыг зарлаагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нийгэмд одоо маш чухал зүйл. 10 жилийн сургуульд, их дээд сургуульд ялангуяа оюутан залуучууд бол үнэлдэг шин чанарууд маш их байж байвал бидний үнэлдэг зүйл маань нэг адилхан болчихвол маш их амар. Ялангуяа харьцангуй гэсэн тийм үгүүд бол биднийг балж шүү дээ. Сайн гэдэг зүйл харьцангуй байж болохгүй. Бид нар монголчууд бүгдээр нэг л одоо сайнтай байх хэрэгтэй. Муудаг зүйл маань нэг л байх хэрэгтэй. Тэрнээс бид нар харьцангуйгээд сайн муу хоёрыг хойлоо хайчих болохгүй. Үнэн худлааг харьцангуй гэдэг ойлж болохгүй. Бидэрт нэг л үнэн байх хэрэгтэй. Тэр үннийхээ төлөө явцгаал хэрэгтэй. За тэгээд эцээс хүн өөрийгөө ичтгэхэд ер нь энэ хүн хэн бэ? Энэ хүн ер нь хин юм? Би ер нь хин юм? Та ер нь хэн бэ гэсэн асуултанд хариулах одоо эцсийн том хариулт бол мэдлэг боловсрол. Ерөөсөө хүний мэдлэг боловсрлоор л хэн бэ гэдгийг л баргалж л одоо хариулах боломжтой болдог шүү дээ. Мэдлэг боловсролгүй хүнийг бол тийм чи ийм чи тийм гэж хэлэхэд маш хэцүү. Мэдлэг боловсрлоор хүн өөрийгөө баталгаажуулж олонний дунд, нийгмийн дунд, нийтийн дунд одоо өөрийгөө байр суурьлаа илэрхийлж хүнд одоо танигдж явдаг. За мэдлэг боловсролгүй хүн бол ерөнхийдөө хар мас болоод хар масын дунд одоо танигдахгүй, харагдахгүй явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би хэн бэ гэдэг асуултанд хариулж өнөөдрийн одоо хэлсэн энэ одоо лекцийн хүрээнд ойлгох хүн байх гэдэг маань мэдлэг боловсрол гэсэн асуултад маш чухал. Чи байсан шиг баяа гэвэл одоо хүн та байсан шиг баяа гэвэл одоо мэдлэг боловсролтой л байж бид нар хүн шиг байж чадна. Мэдлэг боловсролгүй юм бол байхгүй мэддэхгүй л гэсэн ойлголт. Тийм учраас одоо өнөөдрийн хүн байх гэсэн одоо лекц бол одоо хүний эрхчлөө, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, эрхэм зүйлүүд, үнэлдэг шин чанарууд хамгийн сул одоо боловсрол мэдлэг гэсэн.